Үйл ажиллагаа 2. Дараах мэдээг анхааралтай үзээд үгийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг тодорхойлж бичээрэй. За ургийн гажигаас сэргийлэх нэг арга зам нь угийн бичгээ хөтлөх явдал гэдгийг онцолж байна. Хүн амцгүйтэй манай улсын хувьд удам төрлөө мэдж байх нь хамгийн чухал ач холбогдолтой. Баян зүрх дүүргийн иргэн нэргүй 8 үеийнхээ угийн бичгийг хөтөлсөн байна. Эднийх угийн бичгээ хамгийн сайн хөтөлсөн 27 өрхийн нэг болсон. Мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед угийн бичгээ хөтлөх овог удмын хүнээ мэдж авахд харьцангуй хялбар болсон гэдгийг Нэргүүгай онцолж байлаа. Нэргүүгай 19 наснаас хойш удам судраа судалж тэмдэглэж иржээ. Одоо тэрээр 60 гаруй настай. Хүүхдүүд ач зээдээ өвлүүлэх угийн бичгийн тэмдэглэлд нь 800 гаруй хүн бүртгэжээ. Цаашид цахимаас хамаатан садныхаа мэдээллийг сүлжин хөөх замаар илүү олон хүн бүртгэх юм байна. Мөн дата базыг ямар ч хэлбэрээр үүсгэх боломжтой энэ үед угийн бичгээ өвгдийнхөө нутаглаж байсан газар усны нэр, зураг, хийсэн бүтээсэн зүйлээр нь баяжуулж альбом CD-нд буулгаж ураг төрлийнхэндөө өгдөг байна. Энэ ургууд маань мэдээж Монгол хүн нэгдүгээрт яс цусныхаа харин байдлыг хадгалах ёстой боломж бүрддэг. Хоёрдугаарт нь тэр өмнөх үеийн аав, өвөө, эмээ гэх мэтлэн тэр өмнөх үеийнхний амьдран орчдоо таньж мэдсэн тэр мэдлэг чадвар туршдаг гэдэг гурван юмыг генээр дамжиж яс цусандаа өвлөгдөж ирсэн тэр генд хөгдлөө авиас болгон амьдран хамгийн дээд хүрч болдог амжилтанд хүрэх болцоо өрддөг. Манай улсад угийн бичиг хөтлөөгөөс хамаатан ойр цусны нэгнээ танихгүй гэрлэж цус ойрт хаюул байгааг цус ойртолтын хор уршгийг судлаачид сануулсаар ирсэн. Харин аль болох цус холдох нь удмын генээ илүү сайжруулж чанаржуулах давуу талтай. Мөн угийн бичгийн хөтлөлт нь угсаа өв соёлоо хадгалан үргэлжлүүлэх, цус ойртолтоо сэргийлэх, өөрийнхөө удмын сан болох генээ таньж мэдэн өвчлөлөө сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм. Дэлхийн бусад улс оронч мөн угийн бичиг хөтлөлөө архивлан хадгалж, өнөө үед энэ нь геномын шинжлэх ухааны төвшөнд хөгжиж байна. Хүн судлалын том салбар ухаан байгаа шүү дээ. Тэрэн дотор бол гэр бүлийн удам гарал, овог, угсаа энэ бол нэг том салбар. Тэр хөдөө судалгаа гэж явж байхад нэг хөдөөгийн сумын соёлын төвийн нэг ажилтны үүрэгч юм шиг болцоо яг тэр иргэдэл бас дийлэн ойлгодгүй тийм бас байдал ажиллагддаг. Гэж энэ тал дээр бол цаашаас бас бодлого тодорхой төслүүд төрүүд өргөн хэрэгжил бас зүгээр юм болов гэж бодож байна. Манай улсад угийн бичиг хөтлөх програм олон байдаг. Гэвч тэр бүр айл өрхөд ашигладаггүй. Шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш нар болон Монгол үндэсний язгуур гүн ухааны төв хамтран угийн бичиг хөтлөх програмыг улсын бүртгэлийн газар хүлээлгэж өгөхөөр хөгжүүлж байна. Ингэснээр иргэн бүр үн төлбөргүйгээр угийн бичгийн хөтлөлттэй болох юм. Шинэ хүн төрөө төрсний гэрчлэгээ авахд өөрийн удмын мэдээллийн програмд шууд бүртгэгдэнэ. Мөн иргэн зөвхөн өөрийн удмын мэдээлэлтэй програмд нэвтэрч түүн доторх мэдээллийг баяжуулах боломжтой юм байна. Хүүхдүүд та бүхэн минь мэдээгээ үзээд угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг оновчтой тодорхойлсон гэдэгт багш нь итгэж байна. Одоо багштайгаа хамтдаа ярилцгаая. Угийн бичиг хөтлөх нь дараах ач холбогдолтой. Үүнд хүн өөрийн ураг удмаа мэдэх, өвгдээд садан төрлөө зөв мэдэх, таних, хүндлэх, баярт гунигт мөчүүдээ хамтдаа хуваалцах. Ах トゥ төрөл саднаа мэдэн бахархаж, нэр төрийг нь хамгаалан явах үзлийг төлөвшүүлэх. Садан төрөл болсон хүмүүс хоорондоо гэр бүл болсноор цус ойртон, үр удмын маань ухаан санаа булангартан, бие зохицос, хэврэгшин, галбар үзэмж дороодох зэрэг удамшлын өвчнөөс сэргийлэхэд мөн удам судраа цэвэр ариунаар авч явж эрүүл чирэг ухаан төгөлдөр үр удамтай болох. Цаашлаад улс үндэстэн мөнхөд оршин тогтнохын баталгаа болох ач холбогдолтой юм шүү хүүхдүүдээ.